Германы цэргүүдийн галын шугам дээр ирэхэд цэргүүд дахин нувшнаас нувшны хооронд ширүүн тултааныг өрнүүлж байлаа. Энэ удаагийн дугаартай юуны вишин хамтар ажиллаж байна. Интернет, телевиз, утас зэрэг гурвалсан үйлчлэгийг бид бүхэнд хүргэгч юуны вишний зүгээс бяцхан зөвлөмжийг та бүхэндээ хүргэж байна. Арай танай гэрийн эсвэл офисын интернет нэг л гацаад удаад байгаа юм биш үсттэй. Тэгвэл та интернетийн цагаан төхөөрөмжийнхөө байршлыг нэг шалгаад үзээрэй. Хэрэв та интернетийн цагаан төхөөрөмжөө шүүгэн дотор эсвэл тавир дотор тавьбал Wi-Fi цацах чадвар нь муудаж, дохио тасалдаг тул аль болох нээлттэй задгаа орчинд байрлуулаарай. Мөн гэрийн тэжээмэр амтантай бол интернетийн төхөөрөмжийнхөө арын лан кабелуудыг тогтмол шалгаж явах хэрэгтэй шүү. Учир нь гэрийн тэжээмэл амтд төхөөрөмжийн лан утсыг хазаж гэмтэх хэрэгсэлтэй байдаг. Иймд интернетээ хурдан тасралтгүй ашиглахын тулд дээрх зөвлөмжүүдийг та бүхэн анхаараарай. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн ихээр цус асгаруулсан дайн тулаан өнгөрсөн 20 дугаар зуунд 2 удаа болсон байдаг. Гэвч бид зөвхөн 1939-оос 1945 онд болсон дэлхийн 20 дугаар дайны талаар илүү их судалж 20 дугаар дайнтай холбоотой ном зохиол кино зэргийг бишгүй л үзсэн байдаг шүү дээ. Ийм бид өнөөдрийн дугаараараа 1914-оос 1918 оны хооронд Европ төвд болсон дэлхийн 1-р дайны талаар өгүүлэх All Quiet on Western Front буюу Баруун фронтод анир чимээгүй эмх киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Дэлхийн 1-р дайн 1914 онд Австро-Унгарын угсаа залгамжлагч Хун тайж Франц Фердинандын аллагаар эхэлж ижээ. Энэхүү 6 дугаар сард болсон аллагаас үүдээд Австро-Унгарын эзэнт гүрэн Сербийн хаант улсад дайн зарснаар Европын томоохон өрнүүд болох Оросын хаант улс, Германы эзэнт гүрэн ба Франц, Их Британь зэрэг улсууд хэдхэн хоногийн дотор дайнд татагдсан орсон байдаг. Уг кино нь 1928 онд хэвлэгдсэн Баруун фронтод анир чимээгүй гэх ижил нэртэй номноос сэдвэлэн бүтээсэн бөгөөд зохиолч Эрх Мария Ремаркон дэлхийн 1-р дайнд Германы эзэн хааны арим тулдаж явсан хүн юм. Киноны анхны хөлбөр нь 1930 онд Америкийн нэгдсэн улсад хийгдэж байсан ба 1930 оны Оскарын наадмаас шилдэг кино, шилдэг найруулга шагналуудыг авч байсан байна. 2023 оны Оскарын наадмаас мөн шилдэг олон улсын кино, шилдэг киноны хөгжим, шилдэг зураг авалт, шилдэг тайз засал зэрэг 4 шагналыг хүртсэн чамгүй сайн болсон кино юм шүү. Тийм учраас одоо киногоо эхлүүлцгээе. Хэрэв та бүхэн яг одоо энэ бичлэг үзэж байгаа бол subscribe дараарай гэж хүсье. Яагаад гэвэл манай сувыг үзэж байгаа хүмүүсийн 42.7% нь огт дарааг үздэг тийм сонирхолтой статистик гарсан байлээ. Тэгэхээр та бүхэн subscribe дарахын ач тусыг удахгүй мэдэрнэ. Кино маань 1917 оны хавар буюу дэлхийн 1-р дайны 3 дахь жилдээр эхлэв. Ийхүү 3 жилийн турш хэдэн сая хүний амнаас ирсэн хэдэж Баруун фронтын нөхцөл байдал ямар ч онцгийн өөрчлөлтгүй цэргүүд нь дахин өөрсдийн амнаасаа ямар ч хэрэггүй дайралтанд золиосоор байв. Ийхүү үзэгдэлэгдэж Германы цэргүүдийн галын шугам дээр ирэхэд цэргүүд дахин нувшнаас нувшны хооронд ширүүн тултааныг өрнүүлж байлаа. Удалгүй цэргүүдийн ахлагч шүгэл дуугран ээлжил авчлалыг эхлүүлэхэд Энрик хэмээх нэгэн залуу цэрэг бууга бариад яг нувшнаас гарах гэж байтал түүний урд байсан цэрэг шууд бодуулаад өгчв. Ингэж нөгөө цэргийн үхлийг хараад өөрийнхөө үхлээс ч айсан Хенрик дагжин чичирснээр нувшнаас гарan хоёр талын шугамны голд байдаг үхсдийн нутгаар айжмаар тарчлаантаагаар мөлхөхдөө дайсны байршил руу зогсолтгүй бууцаар л байна. Гэтэл удалгүй Хенрикийн сум дуустдаг бөгөөд яалтчгүй тушаал авсан тул цэрэг Хенрик сүлдээ гардан тулаан шилжиж хүрзээвэр нь тулдаж эхлэв. Тийхүү үзэгдэлэгтод саяын ширүүн тулаан аль хэдийн өндөрсөн байваа. Германчууд өөрсдийн амиа алдсан цэргүүдийнхээ цогцыг галт тэргэн тээвэрлэн буцаад нутаг руугаа тээвэрлэн авчирчээ. Тэдний дунд Хенрикийн цогцосч байлаа. Удалгүй цэргүүд галт тэргэн доторх цогцнуудыг оршуулахаас өмнө бүх хувцсыг нь тайлан авч тусгай угаалгын газар руу хүргэж угааж, хатааж, урагдсныг нь ойж шин мэт болгожээ. Тэгж Германы арим шин цэргүүдийнхээ хувцсыг бэлдэж авч. Ингээд үйл явдал Германы хойд нутаг руу шилжив. 17 настай Паул Бомер сургуулаа төгсөх жилдээ ангийн найзууд болох Альберт Франц Людвигтэй уулзсны дараагаар аавынхаа гараа үсгийг хурамчаар дөөрөлгөн зурснаар дайнд явахаар шийджээ. Энэхүү Паулыг дайнд явахаас өмнө сургуулийнхын захирал бүх дайнд явж байгаа сурагчдаа цогдуулж байгаад маш уран яруу эх оронч агуулгатай илтгэлийг тавьж гарлаа. Тэр илтгэл дээрээ захирал маань ингэж байгаа. Unsere Zukunft Deutschlands liegt in den Händen seiner größten Generation. Warum aus in den Kampf für Kaiser, Gott und Vaterland? Үүнийг сонсон сурагчид маань бөөн баяр болж дайнд явахаач тэсэн ядан хүлээсээрээ. Тийхүү үзэг зөвлөгтөд Паулч ангийнхантайгаа цэрэг татлын газар очиод үзлэгтээ тэнцээд дөрөв тувцаа авч байгаамаа. Тэгсэн Паулийн авсан дөрөв тувц нь үнэндээ киноны ихэнд өгсөн Хенрикийн хувцс байсан байдаг ба бүр нэр нь чадаастай байж ирлээ шүү. Ингэж өөр хүний нэртэй хувцс байхыг харсан Паулч гайхаад татлын цэрэг ахтар очиод асуутал нөгөөт нь хэлж байгаа. Энэ хувцс домдод буцаагдсан баг гэд Паулд үннийг хэллгүй явуулчихв. Паул энэ хувцастайгаа хэр удаан тэсэх болоо. Ингэж манай Паулийн найзууд цэргийн дөрөв тувцаа өмссөний дараагаар төрөлх хотоосоо их баяр хөөртэй марш дуулан дайны талбар руу алхаж эхлэв. Гэвч энэ мөч тэдний хамгийн сүүлчийн аз жаргал байсан гэдгийг тэд энэ тухай үедээ мэдсэнгүүтээ хөөрхий. Ингээд удалгүй Паулын салаач Францын хойд нутагт галын шугамаас 25 км-ийн зайд хүрэлцэн ирэв. Паул болон түүний найзууд нь Германы эзэн хааны армийн 78 дугаар нөөц дивизэд орсон ба өнөө газараа очисны дараач тэднийг ахлах цэргүүд нь хүлээн авлаа. Тэгтэл яг очисныхаа дараа Францын талаас их буугаар гал нэхэд Паулын салааны хажууханд нэг том их бууны сум унаж Паулын салааг хортгийн бага өмсгийг тушаав.
Энэ хэсэг та хэд баг зэрэг түүхийн баримт дуртахад германчууд дэлхийн 1-р дайны үед хамгийн анх химийн зэвсгийг ашиглаж ирсэн ба хожим нь бүх дайдагч талууд өөрийн гэсэн химийн зэвсгийг ашиглаж ирсэн байдаг. За тэгж бөөн паникнд орсон Паул ч уг нь тушаалын дагуу зөвхөн өөрийнхөө багийг өмсөх ёстой байсан ч Людвиг хажуу талд нь багаа овзуулж чадахгүйсэн тул Людвигт туслаад дараа нь өөрөө багаа зөв. Гэсэн ч дэслэгч Паулыг болохоор тушаалыг удаан биелүүлсэн гэж загнаад ингэж байгаа. Хэрв саяны хорт хийтэй сум байсан бол чи аль хэдийн хөх байлаа Паул гэж хэлэн нууц хүртэл багаа тайлахгүй явах шийтгэл ногдолов. Дэслэгчийн буруу бол биш л дээ. Ингээд удалгүй Паулын салаач галын шугамд ирэхэд тэдний байрлах нууч борооноос сууж усан давтсан байх бөгөөд хэрв та энэ цаг үед тулдаж байсан бол энэ нуувчинд амьдрна гэж төсөөлтөө аимшигтэй биш ч юм. Үүний дараач Пауло тэдний найзууд дуулга тайлж нуувчинд орж ирсэн усыг гарах тушаалыг өгдөг ба манайд ч хөөрхий тушаалыг гүйцэтгэжтэй. Энэ үеэрч Паул өөрөөс нь ахмад зэрэг болох Качинскитэй танилцлаа. Ингэж нуувч дүүрэн үерийн усыг хутган гарахдаа Пауло түүний найзууд дайн яг үнэндээ тэдний бодож байснаас шал өөр зүйл гэдгийг ойлгож авдаг ба үүний араас хар дарсан зүудүүдж эхэлж байгаа. Удалгүй үзэл солигдоход шүн болсон байлаа. Паул найз Альберттайгаа шүн харуул гарч явах бөгөөд гинтхэн хүний хөлийн чимээ сонсох үед ч Паул шууд буугаад зэнэглээд Францын шугамын зүг буутваа. Тэгсэн яг энэ үед нь Францын шугамаас Паул руу бууддаг ба азж дуулгыг нь онж Паул амьд гарав. Ингээд удалгүй Паулын салааны зүг Францын талаас их буугаар зогсолтгүй галж эхэлдэг ба Паулын барилж байгаа нуувч бөмбөгтөлтөнд өртөж ихэсэн тул салаан захирагч нь бүх цэргүүдийг нуувч дотор оруулав. Энэ хэсгээр нэрийн нэг баримт дуулахад дэлхийн 1-р дайны үед цэргүүд Японы галаас үүдэж хамгийн ихээр амиа алдсан байдаг. Ингээд Японы ширүүн галч Паулын салааны нуувчийг хүчтэй бөмбөгдөж эхлэхэд Людвиг асар ихээр айж Паул хэлж байгаа. Хэмээн уйллаа хөрхий. Тэгтэл яг энэ үед нь бөмбөгдөл хэсэг намжих үеэр өөр нэгэн цэрэгч гүн айц давтаж сандрахтаа нуувчаас гарах гэж зүтгвэ. Харин түүнийг нь Качинский буюу Катч болиулах гэж үтсэн бөгөөд нөгөө зэрэг нь айсантаа гадаа гартал яг Японы сум унаж түүний бие хідэн хэсэг тасар татан дэлбэрчээ. Энх удалгүй Японы бөмбөгдөл дахин эхлэхэд Паулын нуувч нурж эхэлдэг ба салаан захирагч цэргүүдийг яаралтай гарахыг тушаалаа. Гэвч энэ үеэр Паул хэсэг цэргүүдийн хамтаар гарч амжаагүй байтал нуувч тэдний дээрээс нуран унав. Ингээд Паулыг эргэн сэрэхэд аль хэдийн өглөө болж Паулч нурган дунд дарагдсан байлаа. Франц ба Альберт хоёр Паулыг нуувчны нурангаас ухан гаргахад азуулж Паул сүтдээ бэртэл аваагүй. Тэгж нуувчнаас гарч ирсний дараа Паулд үгсэн цэргүүдийн хүзүүний таних тэмдгүүдийг цуглуулах тушаал өгдөг ба арай ч үү гэж амьд гарсан Паулч цэрэг болгоны цогцсноос тэмдгийг нь авч байх үеэр нэг зүйл дээр гიშгчлээ шүү. Тэгтэл тэр нь Людвигийн шил байж таардаг ба ойролцоо өвтөж байсан цэргийн цогцыг шалгаж үзэхэд цогц нь Людвигийн цогц байж таарав. Үүнийг харсан Паулч найзынхаа ингэрийн тэмдгийг авах зураа гашуудаж мэгшин уйллаа. Ингээд үзэг зэлгэхэд 18 сар өнгөрч 1918 оны 1-р сарын 7-ны өдөр болжээ. Энэ өдөр Германы цэргийн дээд командлын төв Матиас Эрсберг хэмээх улс төрч дэлхийн дайныг дуусгахаар холбоотны орнуудтай гал зогсох хэлцээрийг эхлүүлэхээр хичээсээр байна. Тиймээс эцэст нь ч тэрээр зорилгоо биелүүлэхээр Германы цэргийн дээд удирдлагатай уулзсан хэлцээр эхлүүлэх саналыг тавив. Энэ хооронд хөөрхий Паул маань аль хэдийн нөхцөл байдлаа дасан зохицож Германы армийн эзэж авсан Франц улсын Шампейн мужид амьдарч байлаа. 1918 оны өвлөхэд Германы арми цэргүүдэд тэжээж дийлхэ бойсон тул Германы анги нэтгэлүүд өсөглөн тавтжээ хөрхий. Ингээд Паулч Каттай хамт өөрийн ангийн ойролцоо үед галууны фермээс гал уулгаж аваад найзыгаа дайлжээ. Энэ хэд маань хөөрхий гол орлоо л доо зайлвал. Ингэж энэ хэд маань дайны хүнд тулаануудын дараагаар хоорондоо ах トゥ нар шиг болсон бөгөөд хэсгэн ч болов хоорондоо хөвгчлөлтэй юм ярьж инээлтэн дайныг мартах гэж хичээсээр л. Ингээд гол орсон манай эдэж нэг өдрийг жаргалтай өнгөрүүлв. Маргааш нь Паул салааныхантайгаа төмөс арилгаж байх зур 3 Франц эмэгтэй тэдний хажуугаар тэрэгтэй явж таарлаа. Тэгсэн үүнийг харсан Паулын салааныхан бөөн баяр баясгалахад Паулын ангийн найз Франц ч нөгөө бүсгүүчүүд дээр гүгэд очлоо шүү. Үгүй тэгээ бүр араас нь нөгөө 3 бүсгүүгээ дагаа авчдаг наасан. Үгүй тэгэхдээ бас аргач байж үү дээ. Ингээд үзэгсэл солигдохч манай эдэн цэргүүд дээр мэн ар гэрээс нь баахан захаа занаар нэ. Энэ үеэрч Кат хөөрхий бичиг үсэг мэддэггүй болохоор эхнэрээс ирсэн захидлуудаа Паулаар уншуулв. Эхнэр нь Катад ингэж үтсэн байлаа. Чи мөнгө цуглуулж байгаа юу? Энүүгээр хүмүүс дайн удахгүй дуусна гэлцэх юм аа. Хэрвээ дайн дуусаа чи буцаад ирвэл бид хоёрт хадгаламж илүүдэхгүй шүү дээ. Энэ нэм гарагт би хүүгийнхээ газар дээр очиноо. Дараа жилхэд хоёулаа хүүгийнхээ 10 насны ойг тэмдэглэх баха. Ингээд миний бичгэн дуслаа. Чамд өөрийнхөө хүсэлтийг илгээе хэмээн мэдсэн байв. Катман зайлуул хүүгээ алдсан юм уу да. Тэгсэн ч үүнийг сонсонгуудаа Кат ч Паул тандаж "Өө Паул минь дээ. Би гэртээ ирж энгийн амьдралдаа буцан орохоор юу ихээ мэдэхгүй байна. Хүн болгол биднээс ямар тулаанд орсон талаар асууж шалгаагаад л яг өөр улсын аялагч чиг байдаг. Заримдаа би энэ цэргийн хоорон дээрээ та нартай хамт байвал жаргалтай юм шиг бодогдоо. Шаарсан хүмүүс идээд л хэмээн ярьж байна. Тийм хүн шин болоход өдөржингөө баахан хүүхнүүдтэй байсан Франц ч хоорон дээрээ буцан ирэхдээ нэг эмэгтэйнх нь оролттой хамт иржээ зэлвэл. Тэгээд тэр шүнж Паул ба тэдний салааныхан цөмөөрөө нөгөө эмэгтэн оролтыг үнэлж үзээд хүний өрөөсгөл болсон гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Ингээд өглөө болоход Паул ба түүний найзууд саяхан алга болсон шинээр татагдж ирсэн 60 цэргийг хайх тушаал авлаа. Тэднийг хайж явахдаа Паулч найзуудтайгаа бөмбөгтөлтөнд өртөж тэр дээшээ мод руу шидэгдсэн цогцыг олдог ба эн чин нөгөөдүүл нь юм болов хэмээн асуухад Катч хариуд нь "Өө наа чи аль дээр ингэ шидэгдсэн байсан юм уу?" хэмээн хэлж байдаг.
бүр иймэрхүү амар юм харсаар байгаад бүр тэрэндээ бүр дасцсан юм уу да. Удахгүй Паулч найзуудынхаа хамт төмөр замын өртөн дээр ирэхэд нөгөө 60 цэргийнхээ цогцыг олов. Тэр 60 цэрэг нь дөнгөж татагдж ирсэн шин цэргүүд бөгөөд бүгдээрээ хүүхдүүд байсан байна. Өчигдөр нь Францын талаас галсан хортгийн дөртөгтөө хийн бага арайр тайснаас болоод бүгдээрээ нас орсон байлаа. Яасан ч хэцүү юм дээ. Энэ 1918 оны 11-р сарын 9-ний өдөр болоход гал зогсоох хэлцээр байгуулахаар явжгүй Матис гээд ихэнх хэсэгт гардаг хүнээр тэргүүлүүлсэн Германы төлөөлөгчид Францад хурж ирэв. Үүнтэй зэрэгцээд Паулийн ангийг болон галын шугам дээр байгаа бус цэргүүдийг удирдахаар шинэ генералч тентэн дээр ирлээ. Тэр генералын хувьд гал зогсоохыг эсэргүүцэж байгаа бөгөөд гал зогсон дайнд дуусч Францын нэмэлт хүч илгээхээс өмнө дахин Францын шугам руу дайрах тушаалыг гаргаж байгаа юм. Бурхан минь гэж. Энэхүү Паулийн салаа шүн дунд сэрж Францын шугам руу дайралтыг тушаал авдаг ба бэлтгэлээ базааж эхлэв. Үүний дараа Паул ба бусад цэргүүд шүнжэнгөө галын шугам руу марш хийж өглөө нь фронт дээр ирлээ. Ингээд 11-р сарын 10-ны өглөө болоход Германы хилцээр хийх төлөөлөгчид Францын цэргийн ерөнхий командлагчтай уулзахад Франц ба бус толботны Германд ямар ч нэмэлт нөхцөл тулгын шаардлага тулгаж тэдэнд 72 цагийн хугацаа өгөв. Уг тулгын шаардлагатанд Герман улсыг бүх дайны буруу хүлээн авах, өнөөдрийн ханшаар 269 тэрбум Америк доллартай тэнцвүүц нөхөн төлбөр төлөх, Герман улсын бүх цэргийн хүчийг хязгаарлах, газар нутгаас тодорхой хэсгийг Польш, Франц улсуудад өгөх, бүх колониудаа холбоотнуудтай өгөх зэрэг заалтууд байж. За энэхүү Германы цэргийн командлагч гал зогсоох хэлцээрийн нөхцөлд хариу өгөхийг хүлээж байх зур Паулийн салаа нуушнаас гарan Францын шугам руу дотолж эхлэв. Энэ үеэр хэдэн зуун цэргүүд нэгэн зэрэг шугам руу дайрахтаа зэрэгцээд их бууны галд тэдэн дээр бууж пулеметны галд цэргүүд зүгээр хядуулж байлаа. Харин Паул энэ бүхнээс аль болох бөмбөглөлтөнд цумнаас зайлс хийж удалгүй Францын нуувчинд хүрсний дараагаар доторх Франц цэргүүдийг нэг нэгээр нь алж эцэстээ Францын шугамыг эзлэн авлаа. Ядаж явахад энэ үеэр хоолны бараа хараагүй удсан Паул Кат эднэр чинь Француудын идэж байсан хоолны үлдэгдлүүдийг өссөндөө идээтэл явж байлаа. Яасан ч хэцүү юм дээ. За ингээд Францын шугамыг амжилттай эзлэн авсны дараагаар Паул ба бусад Герман цэргүүд ч Францын нуувчин дээр хамгаалалт үүсгэж эхлэв. Удалгүй тэдний өдөөс Францын сөрөг давшил эхлэхдээ зэрэгцсэн Паул ба бусад цэргүүд өмнө нь амьдралтаа харж үзээгүй маш сонь зүйлийг харлаа. Энэ бол Францын танкууд байв. Дэлхийн 1-р дайн 1916 онд Британий арим хамгийн анх тулаанд танк ашигласан байдаг ба хожим нь холбоотны хүчнүүд танкийг өргөнөөр ашигласан. Ингэж германчуудаас илт давуу талтай болж илээ. Үүний дагавч энэ өдөр Францын цэргүүд танк ашиглан алдагдсан байрлалаа олж авахын тулд Паулийн байрлал руу хүчтэй дайралт хийж эхлэв. Паул болон бус цэргүүд анх танкыг олж харангуутаа л үнэндээ хэрхэн устгахаа мэдээгүй бөгөөд зүгээр л чиглүүлээд буцаарлав. Удалгүй Францын танкууч Паулийн нуувчин дээр тулж ирэхэд цэргүүдийг зүгээр дайрч алж эхэллээ. Гэсэн ч Паул болон Кат хоёр шантралгүй явсаар Францын танкны сул цэгийг олж тийшээ гарнаач хийснээр Францын танкыг устгаж амьд үлдсэн Франц цэргүүдийг бүгдийг нь буудаж алав. Хэдий Паул танкыг нь устгасан ч Францын цэргүүд улам хүчтэй дайрч дөнгөж өглөө ихэд тэдний эзэж авсан байрлал бүрэн унаж Паулч, Альбертч, Кат нарын хамтаар буцан ухарч эхэллээ. Ингэж гүйж байх хэвцээ Паул их бууны гал дөртөж ухаан балартдаг ба энэ үеэрээ суман дуусаад бууж өгөх гэж байсан Альбертыг Франц цэргүүд амьдаар нь шатааж байгааг хараад юу ч хийж чадлагүй суусаар л. Яг тэр үед Кат үрч ирээд Паулыг татаж босгоод тэр хоёр хамтдаа буцан өөрийнхөө байрал дээр ашгүй нэг юм амьд мэд ирэв. Энэ үеэр тэнд байсан тэслэгч Кат Паул хоёрт яаралтай дайсны шугамд үлдээсэн пулеметыг сумтай авчих тушаал өглөө. Арай гэж амьд үлдсэн хүмүүсийг одоо яах гэдэг юм бэ? Ийхүү эргэн сэргсэн Паулч нөхдөд хамт буцан Францын шугам дээр буцан очиж өөрсдийн талын үлдээсэн пулеметуудаа сум хэрэгсэлтэй хамт аван буцан байрлал руугаа хамаг чадлаараа гүйж гарав. Тэгтэл яг энэ үеэр нь холбоотны талаас тэд нар их буугаар галлаж, бүр агаараас нисэг онцоор галлаад ер нь хэцүү байдалд Паулыг шахан оруулсаар байв. Тийхүү айд сандарсан Паулч гүйж явахдаа замдаа нэгэн хонхорт унаад автал тэр дотор нэгэн Франц цэрэг байж байлаа шүү. Тэгж дайснаа харсан Паулч нөгөө Францтай чинь үз тарж эцэстээ хутгалж алаад үгсэн хойно ингэрт нь байсан эхнэр охин хоёрын зургийг хараад гүн чочрол орж балмагдлаа. Ердөөл энэ юм шүү дээ. Энэ үеэрч Германы дээд команд л холбоотны тавьсан гал зогсоох нөхцөлийг хүлээн авсан бөгөөд Германы хаан 2 дугаар Вильгельм хаанч ширээнээсээ буухаар болж. Тиймээс Паулч орой болсон хойно өөрийн анги дээрээ иргэн ирэхэд дайн төгсөх гэж үү мэдээг мэдсэн цэргүүд бөөн баяр болж гэртээ арих мөчөө хүлээгээстэй. Ингээд буцан ирмэгцээ Паулч өөрийн ангийн шархацсан цэргүүд дээр яван очиход нөгөө цэрэг нь Паул Францын авчирсан нөгөө бүсгүн оролтыг өгөөд нэг хөлөө тайруулах гэж байгаад хямраад өөрийгөө сэрээ ашиглаад халаа хийчихв. Ийхүү Францад очисон Германы хэлцээрийн багч 11-р сарын 11-ний өглөөний 5 цагт холбоотны гал зогсоох хэлцээрт гарын үсэг зурж энэ өдрийнхөө 11 цагт бүх фронтын дагуу гал зогсохоор боллоо. Тэр өдөрчдөө Паул Кат хоёр дахин нөгөө гал уулгаасан ферм дээр очиод өндөг булгааж явахдаа золтой франц фермерт буудуулаад өгсөнгөө. Түүний дараач Кат ойд дунд ороод шийхг зогсож байтал фермерийн хүү буу барин Катыг алахаар ирсэн байлаа шүү. Ингээд удалгүй буун дуу сонсогдоод Паулч ойрогон ордог ба тэгтэл тэр үед Кат фермерийн хүүд буудуулан гарч ирээд эргэн анги руугаа юу ч болоогүй юм шиг буцан алхаж эхэллээ. Гэвч Кат замдаа ухаан балартаж ундаг ба Паулч Катыг үрсээр эмнэлэг дээр ирэхэд эмч Паул хэлж байгаа. Er ist doch tot. So nur ein kleiner Schreckschuss. Ja, schwarzes Blut. Direkt in die Leber. Хэмээн хэлв. Ингээд үзэг зэрлэгдэхэд Паул шинээр ирсэн зэргүүдийн хамтаар генералийн байшингийн өмнө ирсэн байлаа.
Тэр үед нөгөө шинээр ирсэн бууж өгөхгүй гэдэг генерал чинь хэлж байгаа. Цэргүүдээ бид урагчийн хийсэн хүчээр гал зогсоох хэлцээрийг хүлээн авах гэж байна. Харин дайн дуусгаад та хэд хулчгаар амьтад мэт ялагдал агуулсаар гэртээ хармаар байна уу? Эсвэл баатрын дөрвөөр очимоор байна уу? Тийм болохоор бид энэхүү цагт тэдэн рүү эргээд дайрна. Бид тэр өндөрлөгийг 11 цагаас өмнө эзлэн авч энэ дайныг ялтаар өндөрлүүлнэ хэмээн хэллээ. Гэсэн ч зарим цэргүүд энэ шийдвэрийг эсэргүүцэн явахаас татгалцсан боловч тэднийг урагч хэмээн үзэж газар дээр нь буудан алж байв. Тийхүү үзэг зөлөгтөхөд ойр ганцаар үлдсэн Паулч бус цэргүүдийн хамт Францын шугам руу дайрч эхлэв. Ингээд сүүлчийн тулаан эхлэхэд германчууд Францын новч руу дайран орж жинхэнэ алдцаан эхэллээ. Дайн дуусгаас өрдөө хэдхэн цаг хэдхэн минутын өмнө дахин өчнөөн зуун залуучууд ямар ч удахгүй дайралтын улмаас амиа алдаж Паулч нэгэн Франц цэргийг дуулгаар нь цохиж алав. Түүний дараа Паул Францын новчонд яван ордог ба тэндээ дахин нэг цэргийг алахаар барилцсан авахд эцэст нь энэ цэрэг Паултай ноцолцоор шавж живж алах гэж үзлээ. Тэгж Паул гартаа таарлсан чулуугаар Франц цэргийг цохин авч хоёул дахин барилцаж авсныхаа дараа новч руу унчваа. Энэ үед Паул 11 цаг болох төхөж бууг анзаараад тайвшраа зогсож байтал түүний араас нэгэн Франц цэрэг гарч ирээд Паулын ардаас нь жадлаа. Яг ингэж Паулыг жадлуулсны дараагаар 11 цаг болж дэлхийн 1-р дайн албан ёсоор төгсөв. Үүний дараагаар ардаасаа нэвч жадлуулсан Паулч сүүлийнхээ хүчээр шавхан босоод өөрийнхөө байрлалд буцан явдаг ба энэ үеэрээ амиа алдсан хэдэн зуун цэргүүдийн цогц бидэнд харагдана. Эцэст нь хөрхий Паул новчондоо хүрээд амиа алдсан байдаг ба гартаа нөгөө Франц хүн оролтыг барьсан байлаа. Ингээд дайн дуусахад 1918 он гэхэд ганц цөм газар ч хөдөлсөнгүй. Зөвхөн Германы талаас ихэд 3 сая хүний амнаас хэдэн зуун метр газрыг эзлэх утга учиргүй тулааны үр дүнд эрсдсэн байв. Хэдэн зуун метр газрын төлөө 3 сая цэргийн ам. Хэдийгээр дэлхийн 1-р дайн 1918 онд аль биесээр өндөрсөн боловч үүнд маш сэтгэл дундуур үлдсэн Австри гаралтай нэгэн герман цэрэг дэлхийн түүхэнд дахин цус асгаруулan дайныг 1939 онд эхлүүлсэн байдаг шүү дээ. Тэр хүн болохыг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа зү тэ. Харин кино маань энэ түрээ төгсөж байна. Хэрв та бүхэнд кино маань таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Ингэснээр бид дараагийн илүү сонирхолтой кинонуудыг оруулан танд цаг алдалгүй хүргэх болно шүү дээ.